Отхон төгс энэ удаад Америк нэгдсэн улсын Чикаго хотын төвд бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Зураач уран баримлч түүхийн ухааны доктор Отхон төгс 3 жилийн өмнө төрийн дууллаа монгол бичгээр бичин гадны улс оронд эх орныхоо хэл бичгийн гайхамшигыг таниулж байсан. Энэ удаад зураач Отхон төгс Монгол домог хэмээх уран зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. Үзэсгэлэндээ түүний Монголын түүх соёл ахуй амьдралыг харуулсан бүтээлүүд тавигджээ. Манай Монголын төрийн дуулал гэдэг бол бид бүхний сүлд хямрал да. Тийм учраас одоо Америк нэгдсэн улсын одоо Рокфорд хотод амьдардаг байхдаа тэр том хаусны нэг том зай ингээд өндөр харагдаад байдаг. Тэгээд энэ дээр л одоо төрийн дуулалаа бичээдэ гэдэг би компьютер графикаар хийгээд хэвлсэн тэрний их хөвлөмний жижигхэн гарцсан байж л да. Энэ бол бидний эзэнт гүрний одоо өв уламжлал юм аа. Бид нар дэлхийн Азийг, Европыг бүгднийг ингэж зангидж амьдарч исэн хүмүүсийн өв оюун биднэрт үлджээ. Тийм учраас бид нэр уран байна, ухаан байна, өнгөд байна, гайхамшигыг бүтээх оюун санаа биднэрт үлдсэн байна гэж би хөвдө бахархаж явдаг. Зураач Отхон төгс Монголын дүрслэх урлагийн түүхийг багцлсан номыг анх удаа 2012 онд Эрдмийн зэрэг хамгаалалтанд хэвлэн нийтлүүлж байсан. Тэрээр соёлын судалгаагаа үргэлжлүүлэн дэлхийн оюуны зах зээлд 20 дугаар зууны хүртэлх Монголын дүрслэх урлагийн түүхийг түгээн дэлгэрүүлсэн цөөн хүний нэг юм.